За, сайн уу залуусаа. Манай тавтай морил. За, бид саяхан шинэ вилладаа ирсэн. Тэгээд виллагаа танилцуулна гэж та хэлсэн шүү дээ, тийм. Энэ вилла маань хаана байдаг вэ гэхээр Балида Убуд гэдэг газар байдаг. За, нэлээд байгальтай ойрхон, жоохон хөдөөдөө. За, манайхаар бол лагер гэх юм уу да, тийм. Ийм газар байгаа. За, тэгээд ямар ч сан эхлээсээ ингээд нэг иймэрхүү мод зод ургаастай тэндээ ингээд coconut oil ургацсан байгаа. Энэ үүдний хэсэг маань болохоор бөөндөө юм яриа суух боломжтой юм гоё хэсэг байгаа. За тэгээд цаашаа шууд залгаад пул маань байж байгаа. Энэ удаагийн пулны хувьд болохоор нэлээд юм урт пул байгаа. За энэ захаас тэр зах хүртэл нэлээд хөөрхөн сэлчин, нэлээд гоё дасгал болчгоор ийм пул байгаа. Орж ирээд юу байгаа вэ гэхээр тэр үүдэнд нэг бедрум байсан. За энэ бедрум маань ер нь л ихэнх өрөө маань баг хоорондоо ойролцоо адилхан. За ингээ оронгууд угаасаа ормон байна. За эндээ ажлын хэсэгтэй. За эмэгтэй хүн бол яг будаг шунхаа хийчих байх. За эрэгтэй хүмүүс бол ингээд ажиллаа хийчихнэ. Ийм ширээтэй байгаа. Дээш ингээд хангалттай том шикап байна. За нойл байна. За нойлны хувьд бол бүх нойл ер нь адилхан учраас би зөвхөн өрөөний нойлыг харуулж байна. За эндээ ийм ванта, эндээ дүүштэй энэ дээрээ. За хамгийн гол нь надад таалагдж байгаа юм энэ вилланы нэг дотор засал нь ийм гэрэл байгаа. Хулсан гадна талтай бүрээстэй гэрэл энэ надад маш их таалагдж байгаа. Ялангуяа манай том өрөөг хараарай за. Тэгээд яг доод давхарт байгаа хоёр өрөө маань хоёулаа шууд тустай хаалгатай. Ингээд шууд гарчиж болно. Энэ виллаг түрээслдэг хүмүүс миний бодлоор ингэж санагдсан. Өрөөгөр нь түрээслүүлдэг байж магадгүй гэж санагдсан. Яг л өрөө болгоно түлхүүртэй бусад өрөөгөө орох боломжгүй. Би л энэ вилланы эзэн байсан бол өрөөгөр нь 2 хүнд ч юм уу нэг хүн түрээслүүлэх байсан. Энд бас нэг өрөө байгаа. Ер нь баг адилхан. Надад бол өнгөрсөн сарын виллануудаас хамаагүй тухтай санагдаж байгаа. За тэгвэл бүгдээрээ манай зочны хэсэг буюу том өрөөг харцгаая. За энэ манай том өрөө. Манай хүүхдүүдэд таалагдж байгаа зүйл нь телевизор байгаа. За ойролцоогоор 60 инч байсан. За тэгээ эндээ бүгдээрээ гоё бас орой кино энэ төр үзэхээр гоё ингээд хангалттай гоё суудлуудтай. За энэ хэсгээр бид нар орой хоолоо тойроод идэнэ. Удахгүй Крисмас болно, тэгээ шинэ жил болно. Тэр тохиолдолд яг хангалттай ингээд бөөнөрөө суугаад багтчихаар ийм гоё галтгоотой. Ялангуяа энэ виллаг бид нар шинэ жилд зориулаад гоё зайтай вилла авахар болсон. Тэгэд хамгийн гоё зүйл маш шат байна. Таасны хувьд бол маш өндөр. За ойролцоогоор нэг 5-аас 6 м өндөртэй юм таацтай. Тааснаас үндсэн тэр обжируудыг хараарай. Энэ обжирууд гэсэн маш гоё дизайнлаг харагдаж байна. Надад энэ вилла маш их таалагдаж байгаа. Энэ хэсэгт болохоор ойр зүрийн им тан янз бүрийн юмудаа хадгалж байгаа. Тэгэд цаанаасаа мэдээж ирэх хөрөгчтэй яг галтгооны хэрэгсэл бүх юм байгаа. Хамгийн гол нь манай эхнэрт ер нь манайхын таалагдсан юм будаа агшаагч байгаа. Өмнөх айл будаа агшаагч байхгүйсэн өмнөх вилла. Энэ вилла маань будаа агшаагчтай. За тэгээд галтгоонд ер нь байхгүй дээ. Тэр нь маш их таалагдаж байна. Тэгээд бид нар бас нэлээд нэг аюулгүй байдлаа бодоод хэдийгээр энд ус шүүгч байгаа ч гэсэн ер нь бол энэ ус шүүгчний уснаас уухгүй байгаа. Хоол болон өөртөө уухтаа гаднаас яг ус өөртөө худалдаж авч хэрэгжилж байгаа. Ягаад гэвэл гидсний хувьд ч юм уу те эрүүл мэндэ бид нар маш их бодож байгаа гэсэн үг. За. Ээш болохоор зочны нойл бас тустай. Яг энэ хаалга онгоолгоод ийшээ эргээд нойл байгаа. Надад бас нэг таалагдсан юм энэ шатны өргөн нь маш өргөн. Тийм учраас ялангуяа манай 2 настай хүүхэд маань унна гэсэн айдас байхгүй миний хувьд бол. Тэгээд шатны түшлэг бас нэлээд өндөр байгаа. Би тэгээд анх 9 өдөр нэлээд шогоолцтой байсан. Энтхийн шогоолцнууд нь хазтсан билээ. Манай Монголын шогоолцноос бараг 2-оос 3 дахин жижигхэн тэгсэн мөртлөө хаздаг. Тийм учраас шоргоолцнууд дээр яа харахгүй хөр хэмтдгийг арга хэмжээ авсан. Одоо шоргоолц байхгүй. За энд нэг юм хаалгатай бас үзмэр гой санагдсан. Зя нэг нэлээ гадна талын террас. За энэ бол жинхэнэ террас гэж хэлэх бах. Өмнөх вилла маань болохоор балкон байсан шүү дээ, тийм. Эндээ юм шилэн. За тэгээд ийшээгаа гоё байгалаа харчин. Ялангуяа орой нар жаргаж яхахыг харна. Нар тэр хавцаа. Энэ вилла болон энэ модны гол хавцаа жаргах бах. За доошоо харах юм бол пул маань харагдана. Яа. За манай пулны дүрс нь гэх юм уу те хэлбэр нэг иймэрхүү хэлбэртэй пул байгаа.
Сандал дээрээ суугаал. Орой нар жарахыг хараад. Тэгээд залуустайгаа хамтдаа арилж байгаа хийгээл. За өрөөнүүд ер нь бол ерөнхийдөө нэг стандарт. Тэгээд энэ өрөөний хувьд бол ер нь бол иймэрхүү. Ишээ суугаад ойр зүрийн ажил мажлаа хийгээл. За энэлийн өрөөнд манай хүүхдүүд хичээлээ хийж байгаа. Энэ өрөө маань болохоор нэлээд өндөр бараг таасандаа хүрсэн цонхтой. Эндээ бас хөөрхөн ингээд суугаад ярилцаж болно. Том хүүтэйгээ энд суугаад жоох юм ярьсан байгаа. За манайханд бүгдээр хичээлээ хийж явах шиг байна. За тэгээд энэ цонхнууд маань нэлээд юм том учраас хурцнаар тусгаж жоохон бөхчөн болж ирсэн. Хэдийгээр кондишнтэй ч гэсэн. Тийм болохоор энэ хөшгнүүдийг хаачиж болно. Дотор мухаараа буулдаггүй юм бүгд. Бид ер нь Монголоос баг эмийн сан нүүлгцэн. Эмийн сантайгаа явж байгаа. Энэ зүгээр нэг хэсэг нь. Энэний дараа ахаад 2 тор юм ба. Зөндөө юм. За энэ мизенбордны оронд бид нэг юм авсан. Энийг одоо авчидөө. Тэгээд ер нь бол яг та бүхэндээ зөвлөж хэлэхэд баргийн эмийг ер нь гайлаар гаргацдаг. Тийм учраас эмтэйгээ явж байгаарай. За бид вилладаа ирээд нэлээд томсон байна. За өнөөдөр 12 сараас 25. Тэгээд 25 юу гэдэг юм бэ манайхаа? Зул сарын баяр. Есүс Христийн төрсөн өдөр гэж одоо дэлхийд даяараа тэмдэглэдэг. Тийм учраас бидний хувьд ч гэсэн Христчэн хүмүүс учраас энэ өдрийг тэмдэглэж байна. Хоошуур хийж байгаа энэ хараа. Тэгээ энэ хоошуур маань бас нэлээд паянтай энэ төлөгдсөн шүү. Дэлгүүрээс 5 тонн юм авсан бид нар. 5 тонн юм авчаад хураасаа удны хураагаа тэгээ 2 тонн хүүхдүүдийн бэлэг байгаад хүүхдүүдийнхээ бэлгийг ингээд тусад нь боогоод гой бэлэглээд тэ. Тэгсэн чинь яг хоошуур их болсон чинь нөгөө нэг юм тор мах маань байдгүй. Тэгээд бид нар гайхаад яагаад байхгүй ингээд тарсан чи харин нэг 3 цагийн туршид манай виланы гадаа ингээд халуун намд байсан байж таараад мартаад орцсон. Гэтэ зүгээр ямар ч хоошуураа бид нар маш гоё. Тэгээд энэ сүүлийнх нь бараа. Сүүлийнх биш энэ тэ. Ямар ч ингэж хийгээд гой хоошуур идэх. Тэгээд энэ хоошуурын санаа бас хэдэ гарсан бэ гэхээр түрүү жил билүү. Жилийн өмнө 2 жилийн өмнө бас яг Баалид манай нэг монгол залуу гэр бүлийнхэнтэйгээ хоошуур идээд тэгээд яг Крисмас тэмдэглэжсэн. За тэрийг хараад бас яг тэгвэл монгол хоолой идвэл бас гоё юм байна штэ. гэж санаа авч ирсэн. Яг тэрнийхээ дагуу бид Бали дахиад хоошуур идчихье. Мукбанг хийвэл юм сонсогдох болох шүү. За бид өвбөдөд ирсэн гэж хэлсэн тийм. Тэгээ газрын зураг дээр Баалын аймаг жижиг юм шиг харагддаг мөртлөө яг явхаар бүр амар том. Би одоо бодож байгаа юм. Яг энэ Google Map ч юм уу хөгжөөгүй үед жуулчд ирсэн бол одоо яаж учрыг нь олох гэсэн юм мэдэхгүй. Тэгээ бид үзэх юмнуудаа ер нь бол ихэнх нь үзээд дуусчлаа. За жишээлбэл зүү парка үзсэн, тэгээ усан парка үзсэн, хүүхдүүдтэйгээ тоглуулсан. Мөн дээрээс нь нэг автомат тоглоомын газар руу том моолуудыг ер нь бол дуусгалаа. Одоо нэг үзээгүй нэг хэдхэн газар байгаа. Тэр нь Саранбүчингийн гэдэг газар. Дээрээс нь гой нөгөө лүктэй ресторанууд байсан. Тэднийг их нартайгаа хамт үзнэ. Мөн дээрээс нэг юм дугуй юм дээр одоо суугаад зургаад аруулдаг. Тийм юм байсан. Манай эхнэрээ бас даруулах гэж бодож байгаа. Би ч яг хөө тэрэн дээр ямарс ийм байдаг. Манайхаас хараараа заяа. За тэгээд энэ удаагийн бичлэгийг нүрээд дуусгахыг залуусаа. Точ бөгөөд тодорхой бичлэг болсон гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай. Шинэ он айсвэ.